сонсох чихтэй түмэн яруу төвөргөөнтэй үзэх нүднээ мянган гайхамшигтай Монголын яачдын түүхт 20 жилийн ань баяр наадам. Туангийн баярын замын онцгой Хөөлийн ингэрвэл боржигны борлуулалт зохион байгуулагч Монголын мөрийн спорт баярт холбоогүй байгуулагчны 20 жилийн Монгол мөрийг дэлхийн нээлгэнсийн амжилтанд бүртгүүлснээр 2 жилийн Монголын яачдын баяр наадмыг эх орон даяар шууд дамжуулан хүргэж байна. За энэ цаг мөчид энэхүү их баяр наадмын 3 дахь өдрөө үргэлжилж за хурдан их насны мөрдөд одоо чандаа шатахаар газар цугларсан 224 алтан доор гарааныхан зурхаан цаана игэнлээ үзэгчтэй. За эдэн дотор одоо өнөө жилийн төрийн их баяр наадмын түрүү айргийн хөлгүүдээс гадна одоо бүсийн наадмуудад түрүүлж харагдсан хөлгүүд одоо бүгд хүрэлцэн ирсэн байгаа. За ер нь одоо өнөө жилийн энэхүү Хуяачдын холбооны 20 жилийн баяр наадманд эх орны 408 лоцоос Хуяачид хордон хорт хөдөлмөртөөгөө иржээ. За баруун алтайгаас өмнөний шаргал говоос умрын зэггэр ангаа дорны удам зэггэр далаад гээд 408 лоцоос одоо Хуяачид хордон хорт хөдөлмөртөөгөө ирсэн. За орчидөө Монголын мөрийн спорт Хуяачдын холбооны саналын дагуу Монголын мөрийн спорт Хуяачдын холбооны 20 жилийн Монгол мөрийг дэлхийн нээлгэнсийн амжилтанд бүртгүүлсний 2 жилийн Монголын Хуяачдын баяр наадмын хордон их насны мөр гарааныхан зурхаагаас нэгэн дэрэг сайхан харагдсан шар өмдтэй хүүхэдтэй сайхан ухаамар мөр дөнгөж ирэнгүүдэд лоод гарсан бол Алтан булгийн Батхүүгийн уяаны сайхан фермер наадсаар нь гараад ирлээ. Мөн одоо дундгын 70 жил хязаалан үрээ айрагдж байсан баярын мөрдөг гэдэг мөр одоо гараад ирсэн. Үзүүр уршилдаа үзэгчтэй. За одоо үзэгчтэй авсандаа дотсон сайхан дуулгана. За бүгдээрээ яг өнгөний мөртэй сайхан зэрэгцээ. Энэ олон 224 алтан дууртуудыг ямар шуухан мөр гарч ирэх хөдөлдөг юм бэ гэдгийг Монголын мөр сонирхчид үзэгчтэй авахын харуулъя. За шар өмдтэй хүүхэдтэй сайхан зэрдмэр одоо сууд юм шиг гараад ирсэн бол цогтын бат сайхны 15 настай аврагуур мөр тэр цаадлаар нь харж ирлээ. Сүхбаатар аймгийн Асгад сумын Дандрын мөрхны хоногн одоо 15-6 шүрж байгаа болоо да. За арын мөрдүүдийг сайхан харуулахад 117 дугаартай мөрдсөн хүрэн алдсан мөр орж ирлээ. Энэ бол одоо Хинтээ аймгийн баяр наадманд өнгөрсөн жил амаа үзүүлсэн Дорногов аймгийн их эзэмийн угол Монгол улсын алдарт туяа тогтгоны саасрынгийн Инкотын хурдан хүрэн алдсан мөр орж ирлээ. Алтан булгийн Батхүүгийн уяан дээрээс мөрдсөн өнрүйний эрмөр угаатаа. За өнгөний зэрлэмч одоо хэд дугаар тимтэй үзэгчтэй 155 юм болов. За өнгөн дээрээ сайхан зэрлэмэр гараад байсан. За энэ арын хэдэн мөрний наадлаар энэ Дундгой аймгийн Хул цумын угол аймгийн алдарт яаж Бадам арын мөнгөтэй ордон хонгор алдсан мөр одоо орж ирж харагдаж байна. Түүний ард талаар Монгол улсын мандаа яаж Боднымын буян нэмгийн саарлан мөр хээр алдсан мөр хоёулаа орж ирлээ. Өнөө жил Монгол төрийн их баяр наадманд дөрүүлсэн Ахадын ард талд цагаан утастай хүүхэдтэй шаргамар яваад байгаа. Энэ бол одоо Монгол улсын тодмондоо байж дасцэгэн давгдорчин шаргамар өнгөн дөрний хонгор алдсан мөр одоо өнөө жил Шанхай наадманд харагдсан Өмнө аймгийн Цогцын сумын ангийн алдарт яаж Наран засгийн амгалангийн ордон хонгор алдсан мөр. За улсын их баяр наадманд төрүүлсэн Боднымын буян нэмгийн ордон хээр алдсан мөр. За энэ дунд талд нөгөө Дэмбэ загал гэдэг мөр орж ирсэн байна. Дундгой аймгийн сайн цагаан сумын ангийн алдарт яаж Адигийн мөнгөний Дэмбэ загал гэдэг мөр орж ирлээ. Наадалт нь 160 дугаартай сайхан хээрмөрийн Сэлэнгийн Тэнгэрийн баажийн хээрмөртэй их адилхан мөр байна. 160 дугаартай мөрсөн сайхан хээрмөрийн Адигийн мөнгөний Дэмбэ загал гэдэг мөрний наадлаар яваа. За энэ бол одоо Зовхон аймгийн Тосон зангил сумын Монгол улсын алдарт яаж Төмөр Баатарын алдархын ордон хээрмөр байна. За уршилнаа үзүүрх хэмэрдүүдийг одоо сайхан харуулна. Дэлгэцний харагч бас саарл мөр одоо Дүнжин гэрийн урд уралдаанд харагдсан Боднымын буян нэмгийн саарл мөр цаадлаарсан Шанхай наадманд дөрүүлсэн Бадам арын Батрагийн саарл мөр орж ирлээ. Аюурын амралтын ордон хол мөр ороод ирсэн байна. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын дөрөв аюурын амралтын ордон хол мөр энэ өнгөлөөд байгаа мөр үзэгчтэй Хэнгэргийн зөв сайхны алдсан мөр байна шүү дээ. Өнөө жил улсын их баяр наадманд додоод урдлаад өндрийн дан шиг наадманд түрүү магнад урдсан Төв ангийн баян сумын хугал аймгийн алдарт яаж Хэнгэргийн зөв сайхны ордон алдсан мөр байна. Сүхбаатар аймгийн Төмөн зөв сумын Монгол улсын мандаа сайрын зөрнгийн нөмөр өчрээ Овооны ялзан гэдэг алдаргийнхын төлөө. За цогтын бат сайхан мандагийн ордон мормор ам үзүүн дээр тогтгоны саасрынгийн Инкотын ордон алдсан мөр 3 дээр цаа талд нь 122 дугаартай мөрсөн Игийн уяаны алдсан мөр орж ирлээ үзэгчтэй. Энэ бөөрөнт ямар цэглэнгийн алдсан мөр байгаа. 122 дугаартай мөрсөн сайхан хүрэн алдсан мөр одоо 3 руу шургасан. За 3 дээр одоо хэвээрээ цаадлаар нь ягаан зэжнэтэй синхроцтой хүүхэдтэй сайхан хүрэн мөр ус одоо орж ирж харагдаж байна. За 122 дугаартай хүрэн алдсан мөр бол одоо Дорногов аймгийн Дэлгэрийн сумын ангийн алдарт Шарвын төвшингийн зээл алдсан мөр байна. Үзэгчтэй Игийн уяан дээрээс мөрсөн мөн байна. Шарвын төвшингийн зээл алдсан гэдэг мөр одоо соёолын мөр улсын их баяр наадманд 10 ордогч байсан. Хамгийн наадалт яваад байгаа энэ Бадам арын мөнгөтэй хонгор алдсан гэдэг мөр одоо хордоо Төв ангийн баяр наадманд 2009 онд дөрүүлсэн. 12 онд Дундгой аймгийн баяр наадманд дөрүүлсэн. За ер нь ч одоо хэдэн мөр уралсан ингээд тархины гардаг мөртөө 160 265 дугаартай Хэнгэргийн зөв сайхны ордон алдсан мөр хөдөлсөн хэвээрээ. Соёлын мөр улсын их баяр наадманд айрагдаад давхар байгаар Төв аймгийн 90 жилийн Төв юмсийн шиг наадманд түрүү магнад урдсан
өнгөрсөн хавар одоо дүнгийн гаруй 20 дууралтаанд их дээг уралдаад өнөө жил улсын найданд бодлоо давхар уягаар өндөргийн дэшин наадам түрүү мөнгөний дурдсан цогтын бацаахны урдан бормор амаа үзүүнд харин за түүний цаадлаар цагаан авцтай өгөдөө бормор яваад байна хүүгийн дүмбэрийн бормор ухаата дааган зэндэг ойдаг за дөрөв дээр одоо сайхан ном зэрэг мөрөнд гарч ирлээ тав дээр бол одоо Бадамгаарын мөнгөтэй урдан хонгор алзан мөр за араас аюури амротын урдан хоол мөр түүний заад наадалт нь одоо Дундгой аймгийн сайн цагаан сумын ангин алдарт байж Айтэгийн мөнгөний нэмбэ загал гэдэг мөр уршилаа. Зөвхөн хангойн янгорхойд зүрхтэй саран дамгтай энэ загал мөр бол одоо Сүхбаатарын уулын сумын ангин алдарт байж борын нонгийн уран тоо. За хойш сууя. За 3 дээр зэрд мөр гараадсан 4 дээр цагаан авцтай өгөдөө бор мөр гараадсан. За араас ховд ангийн Мөс сумын угол Монгол улсын мандаа байж бодны мөн нэмхийн саарал мөр хээр алзан мөр хоёулаа орж ирсэн бол энэ Шанхай наадам соёлон төрүүлж байсан нэргүүн амрын хисгадангийн даян хөрөн гэдэг мөрөөс одоо ширүүхэнэлтэй өршилж байна. 10-аар за Шанхай наадам төрүүлсэн Бадамгаарын Бадрагийн төвгөр саарал гэдэг мөр одоо энэ өршилж байгаа. За арын мөртүүдийг манай зурлаач харуулдаг байгаа. За яг одоо ярьж байгаа мөрийг харуулаарай зурлаач одоо энэ хийн дээр яваад байгаа цагаан авцтай өгөдөө бон халуумөр энэ одоо болгоны үсгийн уралдаанд айрагцсан нөгөө сэлбийн төрөгийн бормор байна халуумөр байна өнгөрсөн жил одгойд дайрагцсан сэлб палацагийн захирал Тулгамсрынгийн дөрөвдөгтийн урдан халуумөр одоо гараад ирсэн уршилж байгаа өнгөрсөн жил одгойд дайрагцсан энэ жил Булган хангаа бүсийн уралдаанд дайрагцсан за өнгөн дээр нь зэкратаг авцтай өгөдөө сайхан өсгий цагаан өрөмөр гараад ирсэн сумтайхан өрөмөр байна да энэ одоо их таньдаг мөр байна үзэгчтэй нэр өгч чаддаггүй за өнгөн дээр нь наран цэцгийн амгалангийн урдан хонгормор гараад ирсэн байгаа за завхан аймгийн тосон зөнгөн сумын Монгол улсын алдарт яаж Төмрөө Атрын гал удрахын урдан хээрмөр одоо энэ 160 дугаар дамарчсан цээжнийтэй хээрмөр энэ өнөө жил одоо тэр сэлэнгийн цагаан урд харигдсан Тэнгэрийн баажийг хээрмөртэй их адилхан юм аа үзэгчтэй бараг мөндөө завхны 90 жил одоо айргийн 3 турталж байсан да за тэр мөндөө мөн за өнгөн дээр нь шаравцтай өгөхтэй Бадамгаарын Бадрагийн урд төвөр саарл гэдэг мөр яваад Сүхбаатарын аймгийн Халзан сумын очир өгшийн урган одоо өнгөн дээр нь яваад байгаа эмэгтэй өгөхтэй сайхан хээрмөр бол одоо Шанхай наадам соёлон дөрүүлээд өмнө хувийн 80 жил мөн одоо соёлон дөрүүлж байсан нэргүүн амар висалангийн урдан хээрмөр за Тогтгоёнгийн таасрангийн урдан хүрэн алзан мөр одоо энэ хамгийн наадалт нь энэ бол одоо Хинтээ аймгийн Хэрлэн сумын Гомдоржийн ойд урган одоо Хинтээ аймгийн Мөрөн сумын Жаргал сайхны урган одоо Ховд аймгийн Мөс сумын угол Монгол улсын мандаа байж бодны мөн нэмхийн хэр алзан гэдэг мөрийг Монгол улсын мандаа байж тасрынгийн од гэрлөж өртөж өнөө жил төрийн наадам төрүүлсэн өнгөрсөн жилийн төрийн наадмын дөрөв аюури амротын урдан болмор Сүхбаатар аймгийн дарган сумын Гомжийн урган одоо Гонгоржийн урган одоо за цаадлаар нь одоо од гэрэл мандагийн ойж өртөж байгаа бодны мөн нэмэх мандагийн урдан саарл мөр гараад ирсэн за цагаан ол мөрөнд гараад ирсэн одоо өршилж байгаа Айтэгийн мөнхний Дэмбэ загал гэдэг мөр за энэ эдмөрний одоо дунд тал 60 дугаартай шар авцтай өгөхтэй сайхан хол эрмөрөнд одоо гараад ирсэн байна. За Шарвын төвшингийн урдан халзан мөрийн эдмөрний өнгөн дээр за цаадлаар нь Шанхай наадам дайргийн тав дурдсан Говьалт аймгийн шарах сумын угол Чимэд дөржийн урдан холмор шургалаа. Зөвхөн Дорн аймгийн Мат сумын өнгөн одоо дэмчиг цаадлын эрүү болт гэдэг үеч өж орлож байгаа Чимэд дөржийн урдан холмор одоо ингээд 4 5 6-аар шургаж байгаа байна. Бадамгаарын мөнгөтэй онгорлон мөр наадалт нь энэ эдмөрний өнгөн дээр сайхан цагаан мөрний өршлээд байгаа өршлийн үзэгч. Заамраа зүрлэж өршилнэ. 120 дугаартай мөр сайхан цагаан мөр одоо гараад ирсэн. 125 дугаартай мөр одоо Хинтээ аймгийн Зэкэр манд сумын Амгалан баатрын цагаан мөр байна та үзэгчтэй. 120 юм байна. 120 дугаартай мөрцөн сайхан цагаан мөр гараад ирсэн. Хинтээ аймгийн Мөрөн сумын Цэрэбатын цагаан гэдэг мөр байна. За Бадамгаарын мөнгөтэй урдан хонгор алзан мөр 5 руу. За Шарвын төвшингийн урдан хүрэн алзан мөр 6 дайр Хинтээ аймгийн Мөрөн сумын яач Доржийн Цэрэбатын урдан бормор 6 дайр цаадлаар нь 80 дугаартай мөрцөн сайхан хонгор мөр ширүүхэн өлтөө орж ирлээ үзэгчтэй. 80 дугаартай мөрцөн шаравцтай өгөдөө хонгор мөр одоо орж ирсэн өршилж байгаа. За тэгээд нөгөө Шанхайны шиг нааданд хайрагдсан Чимэд дөржийн урдан хулмөр за 61 за өршлийн үзүүрийн мөрдүүдийг харуулъя. 61 дугаартай мөрцөн сайхан хул эрмөр өстөө ороод ирсэн өршилж байгаа. За 61 дугаартай шар эрмөр бол Төв ангийн алтан булаг сумын Самдангийн намжийн урдан эрмөр. За Тэнгэрийн цогцоохны урдан халзан мөр дөнгөж ирэнгүү төдлөө гарсан түргэн байгаа да. 100 дугаартай мөрцөн зэрдмэр ам үзүүн дээр цогтын мэд сайхны бормор өнгөн дээр гараад ирсэн. За 100 дугаартай сайхан зэрдмэрийн за 100 дугаартай зэрдмэрийг одоо би эзнийх нэрийг одоо арай сандаггүй даа зүгээр их л харсан мөр байна да. Энэ одоо зартай мөрөө. Энэ одоо хурдан мөр байгаа. За 100 дугаартай зэрдмэрийг одоо үзэгч авхандаа тунгахгүй дуулгая. Өнгөн дээр Монгол улсын тодмолтой бая цогтын мэд сайхны урдан зэрдмэр гараад ирсэн. Цэрэбатын хөрөмөр байна үзэгчтэй 100 дугаартай мөрцөн аймгийн алдарт байж Инкутиннес чирүү гэдэг уяачийн ойж орлуулж байгаа Сүхбаатар аймгийн Баянлагэр сумын Монгол улсын алдарт байж Батчрын Цэрэбатын хурдан зэрдмэр байна. Цэрэбатын хурдан зэрдмэр ам үзүүн дээр Төв аймгийн Батцөмбөр сумын угол Монгол улсын тодмолтой бая цогтын мэд сайхны хурдан бормор одоо өнгөн дээр гараад ирсэн. Энэ бормор одоо мөн ч хурданда хоол гэдэж юм хачин гоё юм да энэ борморны. За бормор өнөөдрийн наадмаас л одоо түргэн гэнэл байгаа юм байна. Сүхбаатар аймгийн Асгад сумын аймгийн алдарт байж
Дандрын мөрөхний одоо онгон дуу. За 2009 онд ламын гэгэний даншиг нааданд амаа үзүүлж байлаа. За хоошо татъя. За одоо дүнгийн гаруй 2 дууралтанд айргаж байлаа. Том жижиг олон уралдаанд төрүүлж яригдсандаа улсын их нааданд 2009 онд одоо 8-д дурдалсан дэлгэрэлтийн халтралсан мөр додоод дурлаад давхрыгаар одоо ламын гэгэнд халтар халдсан мөр төрүүлээ бормор амаа үзүүлж байсан байгаа юм. За цэрэн болтны бүрмөр хэнгэргийн цог сайхны хордон хонгормор орж ирсэн, зээрдмөр орж ирсэн. За түүний ардаар 86 дугаартай байна. Үзэгчтэй 86 дугаартай шаравцтай өгөдтэй хонгормор одоо ширүүхэн өлтөд орж ирсэн. Энэ бол одоо Өвөрөнгө аймгийн баян өндөр сумын яаж мөнгө хотын ордон хонгормор байна. Бүсийн нааданд нэг харагдсан. Өвөрөнгө аймгийн баян өндөр сумын яаж мөнгө хотын хонгор гэдэг мөр 4 дээр одоо урьдчилаад байгаа. 5 дээр өнөө жилийн Шанхайн шиг нааданд айргийн 5 дурласан. Говьтай аймгийн Шарах сумын хогоол Чимэд дөржийн ордон холмор орж ирсэн. 154 дугаартай Чимэд дөржийн холмор Дорн аймгийн Матад сумын онгод 122 дугаартай морцсон энэ Ийгийн үеийн дээрээс морцсон Шарвын их төвшингийн ордон зээл талцсан мөр яваад байгаа. Соёлмор улсын их нааданд одоо 10 дурдалж байсан. Дорн аймгийн дэлгэрэн сумын аймгийн алдартай Шарвын их төвшингийн ордон халдсан мөр одоо 122 дугаартай морцсон 4 5 6 дээр үржлээд байгаа юм байна. За түүний ард тал дээр 170 хэд үеийн бормор цагаан амттай хүүхэдтэй сайхан том хөвгмөр яваад байгаа. Энэ даган тэндээ ууж орлуулдаг өмнө говийн хүүгийн дүмбэрийн бормортой их л адилхан юм да. За жоохон хоошо татчихъя. За бормор бол одоо ингээд 7 дээр явж байгаа. Үзэгчтэй ингээд өвзүүрийн нэг 7 мөр арийнхаа мөрдөл Мэдээс иргэнээр ажиллаа 172 юм байна. Борморны номер 172 хүүгийн дүмбэрийн бормор мөн байна. Үзэгчтэй. За Бадамгарын мөнгөтэй энэ төмөртө зэрэгцээ. Туушингийн зэрэгтэй хол гэдэг мөр орж ирж байна да. За 10 хэдэн мөрийг харуулчих. Энэ хэдэн мөрийг харуулчих. За энэ хэдэн мөрний өнгөн дээр Өмнө аймгийн Хамбогд сумын хан онгор сумын яаж нэргүүн мөр үсгэлэнгийн даяа хөрөнгө гэдэг мөр яваад байгаа. Завхан аймгийн Тосон тэнгэр сумын уулсын галагийн ордон хээрмөр энэ Тэнгэрийн бажиг хэр гэдэг мөр мөө. Завхан аймгийн ерөнхийдөө айргийн 3 дурдсан өнөө авар одоо сэлэнгийн цагаан урдсан бүсийн уралдаан мөн одоо айрагдсан. Цаадлаар нь өнгөрсөн жилийн төрийн их байрны наадмын төрөө өнөө жилийн одоо өндөр гэгэний даншиг наадам 7 дурдсан. Сүхбаатар аймгийн Дарган сумын Онгор жимийн онгон одоо Хинтээ аймгийн ганцаар сумын яаж аюурын ямар хотын ордон холмор орж ирсэн. Өнгөрсөн жил төр төрүүлсэн. За энэ төмөрний өнгөн дээр өнөө жил Говьшинхын даншиг наадамд одоо төрөө мөнгөний дурдсан. Өмнө аймгийн засаг дарга Бадамгарын Батрагийн төвөр саард гэдэг мөр яваад байгаа. За мөн одоо Говьшинхын даншиг наадамд айргийн дээр дурдсан наран цэцгийн хамгаалангийн ордон хонгор халдсан мөр яваад байгаа. Адигийн мөнгөний Дэмбэ цагал гэдэг мөр одоо энэ ногоон цэжнэтэй ногоон өстэй өгödтэй өөдөс гэдэг үг онж ордлож байгаа. Энэ одоо өнгөрсөн жил Говийн бүсийн даншиг наадам соёлмор төрүүлээд өнөө жил Дүнжин гаруй 2 дууралтаа 6 настай хавчигмөр айрагдсан. Дундуу аймгийн хөлтэй сумын аймгийн алдартай дэмжиг зоодлын эр болдог гэдэг үе яаж одоо уяа сологийг тааруулдаг. Ийгийн үений сайхан буурдмор орж ирсэн. Өнөө жил одоо Булганы үсийн уралдаанд за өршлээ. Булганы үсийн уралдаанд 7 дурдсан Ховдын Наранбатын буур гэдэг мөр хаата шүмбөний үеж урдлуудаг дээр буурдмор одоо мөн баг шиг байна. За төрийн наадмын төрөө мөрийг харуулъя. Төрийн наадмын төрөөсөн Бодномын мөн нэмхий хэр алдсан гэдэг мөр нэг 17-8 мөрөн дээр уршиллаа. Түүний ард тал дээр энэ Тангамалдагийн үеж урдлуудаг Бадамгарын Батрагийн Юмбу хараа гэдэг мөр өнөө жил Шанхайн даншиг наадам намаа үзүүлсэн Сүхбаатар аймгийн Дарган сумын онгон атуу. За уршилнаа. Одоо бүгдээрээ уршлээ. За нөгөө Хинтээ мөрөнгийн цагаан мөр. За хээр алдсан мөр уршлахнэ. Монгол Улсын мандаа яаж Бодномын мөн нэмхий хэр алдсан мөр. За гарсан цагаас ахил тархинд дурлаа. Энэ үзэгчтэй нөгөө Максын хэр мөр гараад ирсэн байна. Аюурын амруудын уршаага харуулаарай. Манай зурлаач энэ уршаага энэ ярьж байгаа мөрөө харуулна шүү. Аюурын амруудын холморны ард дээр Тэнхэр утастай өгөдөө өнөө жил төрийн их байрны наадам. За энэ үзэгчтэй 2009 оны ламын гэгэний даншиг наадам соёлмор төрүүлж байсан тэр хэр мөрөө байна. Максын ах トゥ хоёр толмондоо өнөө жил ардын төрийн их байр зингэл наадам унган намагтай хэр мөрөө айрагдуулсан. Ахаад одоо сайхан хэр мөр одоо гараад ирлээ. Энэ хэр мөр Булганы үсийн уралдаанд одоо хөтөлж уралцаар байгаа, тархинд уралцаар байгаа, ам үзэн дээр уралдаж байгаа одоо замаас гараад ирсэн байна. Хурдмороо өнгөрсөн жилийн төрийн наадмын төрөө өнөө жилийн төрийн наадмын төрөө одоо холбоо давра аюурын амруудын урдан холмор Бодномын мөн нэмхий хэр алдсан мөр 2. За хүүхдэн нас жорчлаад байгаа 66 дугаартай хонгор алдсан мөр бол Дундуу аймгийн улсын аймгийн алдартай байж Бадамгарын мөнгөтэй урдан хол алдсан мөр зөвлөлийн ангууны явахаар хастамахтай Дундуу аймгийн Эрдэнэт сумын яаж Тэдвийн Бацоожийн онгон одоо 61 дугаартай мөрцөн сайхан хол хэр мөр урчлаад байгаа. За уршилнаа. Үзүүрийн мөрдүүдийг харуулъя. Ингээ үзэгч та бүхэнд 30 мөр харууллаа. Энэ хэдмөрний ар дээр бол одоо Шанхад амаа хөдлөдсөн Бадамгарын Батрагийн ордон Юмбу армор яваад за Шарвын их төвшингийн алдсан мөрний хөл жаахан саарсан 133 дугаартай болоо да буурдморын шүмбөний буурдморын Ховдын амрууд гэдэг хүний нэрлэлээр оролцдог шиг санаад байна. За урд талд нь бол одоо Дундуу аймгийн сайн цаан сумын аймгийн алдартай яаж Адигийн мөрхөний Дэмбэ цагал гэдэг мөр одоо энэ дэлгэцээр харагдаж байгаа. За 133 дугаартай юм байна. За буурдмор одоо ширүүхэн өлтэй уршилж харагдаж байна. Энэ Булганы үсийн уралдаанд 7 дурдсан буурдмор мөндөө үзэгчтэй. За уршлаад байгаа манай дурдаж одоо уршлаад бай. За 133 дугаартай. За тийм байна. Ховд аймгийн Мянгат сумын яаж Дэмчиг сүрэнгийн Наранбатын буурал гэдэг мөр байна.
Эрдэнэтийн баян зул гэдэг залуу яаж одоогийн харуулдаг. Дааган зэндээ гоёс хүүгийн дүмбэрийн хурдан бормор одоо энэ хамгийн ард алдан. За дунд алдан одоо Бөмбөрөг аймгийн зохицын сүмийн аймгийн алдарт яаж наран засгийн амгалангийн урдан хонгор халзмөр өнгөрсөн жил дундгын бүсийн уралдаанд мөн одоо хайрцсан өнөө жил Шанхад хайрцсан өнгөрсөн жил улсын хөр наадам долоо дурдласан Дундгын аймгийн алтан ирээ сумын урган одоо за урд алтны бас хайрлал мөрийг одоо харуулаарай. Шар уцтай хүүхэдтэй саарал мөр. За энэ бол одоо Бадамгарын Бадрагийн төвгөр саарал гэдэг мөр. Ажны агалын Монгол улсын толмолдоо Агван сандангийн Батцэг одоо уяа залуугийн нааруулдаг. Өнөө жил Говьшингийн шиг наадан төрүүлсэн 6 настай хавчиг мөр. Говьшингийн шиг наадмын түрүү айргийн 3-2 мөр одоо ингээ гараад ирсэн учраас за араас нөгөө Дэмчиг хотын Наранбатын одоо бууралмөр гэдэг чинь бас эрчтэй гэн одоо ямарч ирж харагдаж байна. Адигийн мөнгөрийн дэмбэ загалмөр, Макси хэрмөр, төрийн наадмын дөрөв бодмын мөний хэр халдсамөр, Дорногын дэлгэрийн Шарамын төвшингийн халдсамөр. За урьшлээ. Одоо үзүүрийн мөртүүдийг харуулъя. Ономондын зэрдмөр гараа ицсэн байна да. Монгол улсын хөдөлмөрийн баатар Хакугаа даваа зэрэглэлийн зэрд гэдэг мөр үзүүрийн хэдэн мөрөн дээр одоо очсон нийлцээ. За үзүүрийн мөртүүдийг харуулхад энэ саарал мөр одоо Монгол улсын мандаа байж бодмын мөний хурдан саарал мөр хэдэн хоногийн өмнө одоо бас даваа жаргал баатрын наадмын бас их тархинд уралдаад бас айрагдсан байхад өнгөрсөн жил Дүнжин гэрээ урд уралдаан соёолын айрагдсан Дорн аймгийн урган дуу Хязаалангүрийн орхон аймгийн барь наадмын айрагдсан. За зэрэгцээрээ Цэрэнбалтай прокурорын зэрд гэдэг мөр одоо энэ сайхан алттай мөр байна. Мөн ч сайхан алттай мөр байна. За нөгөө Сэлбийн дөрөгийн халиу мөр одоо энэ гараадсан Сэлб Плазагийн захирал Доломсрынгийн дэр тогтхын халиу гэдэг мөр 2 жил дараалан ханган бисийн нэшин наадмын айрагдаад байгаа. Цаатлаар нь Төвангийн сэргэлэн сумын явуул Монгол улсын мандаа уяаш Оронгийн бат төлөгийг хойш ордуулдаг. Төвангийн Эрдэнэ сад сумын явуул Монгол улсын хөдөлмөрийн баатар мэрэгжлийн сумагийн 69-ийг их авраг Хакугаа даваа жаргалын хурдан зээлмэр гараад ирсэн онон мандаа орон доо цогтын бат цайхны хурдан бормор наадад нь Туушингийн дэрэгтийн холмор дээр цаатлаар нь үзүүр авсан. Заашаах мөрчлээд байгаа. Туушингийн дэрэгтийн хол гэдэг мөр Сүхбаатар аймгийн халдсан сумын Жамин Ширвэний магийн онон доо. За 3 дээр Дорн аймгийн Батал сумын онон доо. Говьалтай аймгийн Шарах сумын уяа Чимэд дөржийн хурдан холмор гараад ирсэн. Тэрүүн говийн хурдгалын аймгийн алдарт уяа Дэмчиг зоотлын нэр бол Эрдэнэ улсын ах 2 уяа Жояс олонгийн нааруулдаг. Өнгөн дээрээ Завхан аймгийн Тосон цэнгэл сумын Монгол улсын алдарт уяа Төмөрбаатарын алдархын хурдан хээрмөр хөтөлсөн яваарай. Аман хүзүүн дээр Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын хогол Монгол улсын мандаа уяа Сайрын сэрэнгийн төмөр өчрийн овооны халдсан гэдэг азарганы төл. За энэ халдсан мөр бол одоо Төв аймгийн баян сумын аймгийн алдарт уяа Хингэргийн цогцоохны хурдан халдсан мөр. За энэ халдсан мөр мөн ч хурдан мөрдөө Арслан дуухан жээжтэй голоороо их сайхан. За энэ халдсан мөр өнөөдөр наадад 226 алтан дууртыг гараан дээрээс эхэлж хөтөлсөн одоо ам үзүүд айр яваад байгаа. Хингэргийн цогцоохон гэдэг уяа Цөмбөн зэр дасаргаа их урдад хайрагдуулсан улсын хөр наадам төрүүлгсэн энэ халдсан мөрийг соёолд нь улсад хайрагдуулсан төвийн бүсэд төрүүлгсэн өнөө жилийн өндөр гэгэний даншиг наадамд одоо магнадын досгүй хурдалсан гэдэг энэ халдсан мөр одоо хурдмөр. За 3 дээр одоо Говьалтай аймгийн Шарах сумын хугуул Чимэд дөржийн хурдан холмор гараад ирсэн. За 4 дээр Туушингийн дэрэгтийн хурдан холмор. За 4 рүү Хакугаа даваа жаргал баатрын хурдан зээлмөр одоо шургалаа. Онон мандаа орон одоо өнгөрсөн жил төрийн хөрийн наадам соёолмор аман хөдөөнд урдалсан. Өнөө жил одоо аман хөдөөн дээр явж байгаа цагаан хөдөлмөрөөгөө татчихсан байгаа юм. Давхар ягаар одоо мэрэгжлийн сумагийн 69-ийг их авраг Монгол улсын хөдөлмөрийн баатар мөнгөтийн даваа жаргалын цолны медаль наадам түрүү мөгнөд урдлаад энэ одоо хурдан төмөний алтан жил Хакугаа даваа жаргал баатрын одоо агаар татгаж за онон мандаа бол одоо бэлгэнд өгсөн хурдан зэрдмэр нь одоо ингээд Монголын мэргийн спорт уяачны холбооны 20 жилийн Монголын үндэсний хурдмөрдийн уралдааны дэлхийн нийтгээсийн амжилтанд бүртгүүлсэн энэ одоо Монголын уяачны баяр наадмын хурдан их насны мөрдийн уралдааны 5 дээр гараад ирсэн бол за Сэлб Плазагийн захирал Доломсрынгийн дэр тогтхын хурдан буур халиумөр одоо өнгөрсөн жил хотгойдод айрагдсан. За хойшоо жоохон татнаа. Өнөө жил Булгангаа бүсийн уралдаанд айрагдсан дааган зэндээгөө ойж ордуулдаг. За 6 дээр одоо Монгол улсын мандаа уяа цогтын бат цаахны бормор. За Монгол улсын мандаа уяач Боднымын буян нэмгийн сааралмор. Монгол улсын мандаа уяач Агван сандангийн Батцгийн ойж ордуулдаг. Бадамгарын Бадрагийн төвөр сааралмор арын мөрдүүдийг ахаа сайхан харуулъя. За мөн одоо Монгол улсын мандаа уяач дааган зэндээгөө ойж ордуулдаг хүүгийн дүмбэрийн хурдан бормор. Цаа талд нь 80 дугаартай 81 дугаартай сайхан хонгормор ороод ирсэн уршилж байгаа. Шарапцтай хүүхэдтэй 81 дугаартай хонгормор 80 дугаартай хонгормор 86 юм биш үзэгчтэй. Түүний ардал дээр Цэрэнбалтай прокурорын хурдан зээлмэр яваад байгаа. 86 дугаартай Өрөнгөн баян өндрийн мөнгөтийн хурдан хонгормороо. За арын мөрдүүдийг наран засгийн амгалангийн хонгор халзан мөр хөтөлсөн яваарай. Өмнө аймгийн зохицын сумын уяач. За Дундгын аймгийн сайн загасны аймгийн алдарт уяач Адигийн мөнгөрийн нэмбэ загал гэдэг мөр нэг 10 дээр яваад байгаа. Макси хэрмэр одоо энэ хэдэн мөрний өнгөн дээр. За Говьшингийн нэшиг наадмын одоо аман хөдөөнд урдалсан Бадамгарын Бадрагийн хурдан Ямбүү хар гэдэг мөр яваад байгаа. Төрийн наадмын түрүү хэр халзан мөр одоо энэ 10 хэдийн мөрөн дээр үе үесгэн одоо тарлаад байх юм да. Үзүүр хэдэн мөрөн дээр очих байхаа да. Очин дарагдсан байна. Хүүхэд одоо ширүүнгүүд үе үехэн тарлаад байгаа. За ногоо мөрийн буянтэйгийн үений ногоо мөр ороод ирсэн байна. За энэ хамгийн ардтын борлог мөр одоо Баяратын борлог гэдэг мөрөө дунд хувьд одоо айрагдаж байсан. За тэгээ арын мөрдүүд одоо их сувсан
Дорноо аймгийн дэлгээс өмнө Шарвын төвшингийн ордон халтмар 20 дугаар тамирцсан халтмар бас одоо арын эдмөрний өмнөн дээр уршилж харагдж байгаа. Тэр бол одоо Төв аймгийн зэрэглэн сумын аймгийн алдарт байж Батлагын Сүхбаатарын ордон халтмараа. Энэ эдмөрний өмнөн дээр яваад байгаа халтмар бол одоо Төв аймгийн зэрэглэн сумын Батлагын орд Сүхбаатарын халтмар араас энэ Батчирийн саран хүүгийн хэр халтмар орж иж байна. Төв аймгийн ирэнжилээ Төвийн бүсийн шиг надад хайрагдсан Төв аймгийн манжирлан сумын Батчирийн саран хүүгийн хэр халтмар орж ирлээ. 6 дугаар тамирцсан сайхан Бормор бас одоо орж ирсэн Бүргийн зэрэглэнгийн бормор орж ирлээ. Өрөнгө аймгийн 9 сумын хугуул Монголын мөрөн спорт уяачны холбооны ерөнхий нэрийн бичгийн дараа Бүргийн зэрэглэнгийн хордон бормор орж ирлээ. 20-ийн багцаагаар орж ирлээ даа үзэгчтэй. За ширүүхэн хөлтэй юм аа. Уршаага одоо уршилж уралдах хөлтэй ширүүхэн хөлтэй уршилж харагдж байна. Монголын мөрөн спорт уяачны холбооны ерөнхий нэрийн бичгийн дараа Бүргийн зэрэглэн гэдэг уяач одоо нас болгоно л одоо бараг номер дуудуулж байгаа. Морд нь одоо өнгөлж уралдаад байгаа. Одоо үзүүлдэрээ жаахан ширэгчээд байгаа. Бормор өнөөдрийн наад нархнаас гарч ирсэн. Хөлсгүй юм аа. Дааж хөлсгүй юм байна. Өнөөдрийн нааданд хөлсөн өрөөд л одоо өршлөхгүй бол одоо бусдаар одоо өршлөхдөж одоо өршлөхөр байна даа үзэгчтэй. За өршлээ. За энэ дэлгэцний харагдаж байгаа 20 дугаартай алтар мөр одоо Төв аймгийн зэрэглэн сумын аймгийн алдарт байж Батлагын Сүхбаатарын ордон алтар мөр алдарт Монгол эр азрыг анх гаргаж ирсэн Батлагын Сүхбаатарын ордон алтар мөр Бүргийн зэрэглэнгийн бормор ард дээр нь яваад байгаа. Наран цэцгийн ямгалангийн ордон хонгормор хөлж яаган саардаа өнгөрсөн жил төрийн нааданд долоосон дундгой юмсын уралдаа намаа үзүүлсэн. Өнөө жил говшинхад харагдсан. Урьдчилаад байгаа Баяр хотын морлог мөр одоо энэ наад алдан Цэрэнбалт прокурорын ордон зээрдмөр 92 дугаартай зээрдмөр бас одоо дарахынд яваад байгаа. За төрийн наадмын дөрөв Монгол улсын мандаа байж Бодномын буйныг хэр алдсан мөр хүүгийн дүмбэрийн бормор за Бадамгарын Бадрагийн Юмбу армор Макси хэрмөр Батчирийн саран хүүгийн хэр алдсан мөр нэг 15 цагаагийн багцаагаар за энэ эдмөрний өнгөн дээр сайхан ногоо мөр гараад ирсэн 169 дугаартай ногоо мөрийн буйнтэйгийн үеийн энэ хавчиг 6 настай мөр байх хэрэгтэй даа. Урьдчилаад байгаа үзэгчтэй. Шөхөртийн ламзрынгийн ногоо мөр мөн байна. За эдийн мөнгөний ордон зөндөө заgal мөр өрөнгамын өндрийн мөнгөтийн хонгор мөр за Бадамгарын Бадрагийн төвгөр саарлагддаг мөр за өдрийн мөртүүдийг харуулъя. За энэ саард мөр Дүнжингарын урд уралдаан соёолон харагдсан Торон аймгийн онгон одоо Монгол улсын мандаа уяач Бодномын буйнымхийн ордон саард мөр за нөгөө Ховд аймгийн мянган цамын уяач Наранбатын ордон буурд мөр за хамгийн наадалд нь бол одоо Цогтын бат цаахны хөрөн мөр 101 дугаартай энэ Шаагагийн хөрөн гэдэг мөр гарч иржээ. Төв аймгийн Алтан мулаг сумын уяач Батмөнгийн шагдар сүрэнгийн шагдаржийн ордон хөрөн мөр орж ирлээ. Батмөнгийн шагдаржийн хөрөн мөр гэдэг мөр Төв аймгийн ирэнжилээ Төвийн бүсийн шиг наадам соёолон мөр хязаарлан мөр одоо айрагдж байсан. Өнгөрсөн жил хатан дуулын урд уралдаан түрүү мөнгөнд дурдсан тогтох жаргал гэдэг уяач одоо Монголын шигшин урд мөртөө их урд уралдаанд алдарт амгалан нэрийн ажны шар газар болон Эрдэнэ гэрлийн алт мөрийг нэгэн зэрэг унж одоо их урдын хоёр рүү өртөж байсан тогтох жаргал гэдэг уяач уяас олгыг харуулдаг Батмөнгийн шагдаржийн хөрөн мөр одоо ширүүхэн болтой дуршилж харагдж байна. Өндрөгийн даншинаад мөн ч одоо үзүүр болсон да. Цогтын бат цаахан мандагийн бормор за Ховд аймгийн мянган цамын Наранбатын ордон буурдмор за энийг бол одоо Шүмбөн гэдэг залуу одоо уяас одоо Эрдэнэ хотын баян зул гэдэг залуу уяас харуулдаг. За энэ хинтийн тэр биндрийн унган буурдмортэй их ажиллах юм аа. Биндэр унгамар байж магадгүй дээ. За Хакуха Даважргал Баатарын ордон зээрдмэр нэвтгэн сайхан хөлөрсөндөө энэ зээрдмэрийг харахаараа тэр нэг цөөвөр чун гэдэг амтэн санаанд ороод идэг юм да. Тэр өчигдөр эхний өдөр харагдсан тэр Сэрэгийн Шинэбаатарын зээрдмэртэй бас их одоо ажиллах юм аа. Шилгээгээд дахил дундаа шилгээгээд үзүүр дээрээ бас одоо үзүүрийн эдэн мөрөн дээр очиндоо мөн ч ордон мөрдөө энэ үн шиг одоо их насны мөр одоо олон төрн гэдэг ч бас хавархан болоо да. За энэ сайхан урдан хөлгүүдээс олонний хэлээ мацгаад суулгаа. За өршлээ. Монгол улсын мандаа уяас тааган зэнэг ойж орлуулдаг Сэлб Балазагийн Дулам сүрэнгийн дөрдөгтгийн ордон халиу мөр 2 жил улсын нааданд дараадан 14-5-ийн багцаагаар уралдаад өнгөрсөн жил хотгойд дайрагдаа өнөө жил болгон бүсийн уралдаанд дайрагдсан урьдчилаад байгаа үзүүрийн дөрвөн мөртөө зэрэгцээ. За үзүүрийн дөрвөн мөрийг манай зурглаа сайхан харуулж эхлэхэд за дөрөв дээр бол одоо Говьалтай аймгийн Шарах сумын хугуул Доошин компаниас гараад Намсрай шивийн зэрэгтэй ордон холморыг Төв аймгийн Алтан Аргалан сумын Мануу Шин Жамин сүрэн гэдэг уяач одоо уяасарыг харуулдаг Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Жамин ширвийн намаагийн онгон одоо 3 дээр бол одоо Дундгой аймгийн Үлзийд сумын аймгийн алдарт уяач Дэмжиг цаадлын гэр ордын хөлж урдлуулдаг Говьалтай аймгийн Шарах сумын уяач Чимэд дөржийн ордон холмор Дорн аймгийн Матад сумын онгон одоо Аман хөзөн дээр Агтэрдэн галын аймгийн алдарт уяач Хэнгэргийн цог цаахны ордон халзан мөр Сүхбаатар аймгийн Дөвөн цог сумын Монгол улсын мандаа уяач Сайрын сүрэнгийн нөмрөчрийн Авааны халзан гэдэг азарны тул за ингээ өнгөн дээр бол Завхан аймгийн Тосон цэнгэл сумын хугуул Монгол улсын алдарт уяач Төмөр Баатрин галдрахын ордон хээрмөр хөтөлсөн хэвээрээ. За энэ хээрмэрийг одоо Монголын мөрсөчд бол одоо Тэнгэрийн мажиг хэр гэдэг мөрөөр нь одоо сайн мэдэндээ өнөө жил одоо Булган бүсийн уралдаанд айргийн арганаар хурдталсан байсан. Завхан аймгийн 90 жилийн баруун бүсийн нэшиг наад мөн одоо айргийн 3-т хурдталсан. Энэ хавар Сэлэнгийн цагаан урдуулсан Хангайн бүсийн хаврын хурдан мөрдийн уралдаанд мөн одоо айргдсан ийм одоо хурдан мөрөө. За өнөөдөр наад Монгол улсын алдарт уяач Завхан аймгийн Тосон цэнгэл сумын хугуул Төмөр Баатрин галдрахын нэрээр одоо уралдсан 160 дугаартай мөрдсөн. За 160 дугаарыг ахаад нэг сайхан баталгаажуулах юм өндөө. За тийм байна. Монгол улсын алдарт уяач Төмөр Баатрин галдрахын хурдан хээрмөр аймгийн алдарт уяач Баяр хүүгийн мөнгөт гэдэг уяач одоо ойж урдуулж байгаа байна. 12 настай Дарин Эсхүүр гэдэг хөө онж урдуулж байгаа.
За хээрмөр одоо харийнхаа эдэн мөрнөөс нэг 2 хүүтэй өмөр ирээдээ саллаа. За аман хүзүүн дээр одоо мөр дүн жиргэнгүү төдлөө гарсан Хувангийн Баян сумын хуугууд ангин алдарт үе Чингэргийн зөв сайхны хурдан халдсан мөрийн Монгол төрийн их хоёр нааданд одоо хурдан хүн газарга нэгэн үе одоо онцгой сайхан олон төрүүлгэж аригдуулсан байсан Навамөрийн бад гэдэг хүний одоо одмынхны уяачаа Навамөрийн бад за талаар нь Говалтангийн шарах сумын уяа Чимэд төржийн хулмаар одоо туулаад оршиллаа аман үзүүрэн шаргасан за дөрвөн мөрний хооронд нэг дөмөггөн уралдаан гэж гарахандаа үзэгчтэй Төвшингийн зөрөгтийн хулмаар одоо аман үзүүн дөрөв дээр яваад байгаа аман үзүүрөө Говалтангийн шарах сумын уяач Чимэд төржийн хурдан хулмаар шаргалаа Дорн аймгийн Матад сумын хурдан одоо Хязаалан үрийн анх шаргын нааданд одоо төрүүлсэн за нөгөө өндөр гэгэний дан шиг наадмын түрүү мөнгө Хэнгэргийн зөв сайхны хурдан халдсан мөр ахаад одоо туулаад үзүүр дээр ангараад ирлээ за энэ халдсан мөр одоо мөн ч хурдан мөрдөө аргагүй одоо их насны мөр гарч ирэндээ энэ халдсан мөр за улсын хөрийн нааданд өнөө жил 7 дурлаа өндөр гэгэний дан шиг нааданд түрүү мөнгө дурлалсан за мөн одоо соёлон мөр улсын хөрийн нааданд 4 дурлаа давхар ягаар Төв аймгийн 90 жилдээ төвийн мэсийн дан шиг нааданд түрүү мөнгө дурлалсан Хязаалан үрээ төвийн мэсийн дан шиг нааданд мөн одоо хайрагдсан тухайн үед бол одоо дондгийн оюун бэлэг агсан бол одоо ойж орлуулдаг байсан Монгол улсын мандаа яаж уран дархан дондгийн оюун бэлэг агсан гэдэг бол одоо ясалгийн тааруулдаг байлаа за соёлон улсад хайрагдаад төвийн мэсэд төрүүлэгдэн нийслэлийн алдарт яаж Хамбаатарын моён догт ойж орлуулсан за тэр үзэгчтэй харж байгаа өмнөний мөрийг манай зурагч нэг сайхан харуулдаг хоёр жиг чанга сайхан одоо алсыг самбиж хараад их уудаага одоо сайхан одоо харчихсан гэмээр за энэ халдсан мөр өнөөдрийн нааданд мөн ч түргэн байгаа юм байна мөн ч хурдан байгаа юм байна за энэ сайхан хурдан үлгүүдээс олонний ламаар хазгаад тусгаалдаг за хойш нэг татъя Монгол улсын алдарт үе Төмөрбаатарын алдартрын хээрмэр аман үзүүн дээр Говалтангийн шарах сумын уяа Чимэд төржийн хурдан хулмаар Шанхайн нааданд айргийн давд дуртасан 3 дээр за өнөө жил Булгангаа бүсийн уралдаанд айрагдсан Говалтангийн шарах сумын Намсраач үеийн дөрөвтийн хурдан хулмаар 4 дээр яваад байгаа за арын мөртүүдийг нэг сайхан харуулна Булгангаа бүсийн уралдаанд айрагдсан Сэлбийн дөрөгийн халиун гэдэг мөр одоо энэ дөршилж байгаа Сэлб Балазагийн Дулумсрынгийн дөр докторийн хурдан халиун мөр Ширүүхэн өлтэй ямаа уршилах юм байна 6 дээр Батмөнгийн шагдарч үе хурдан хүрмөр ороод ирсэн за энэ одоо Сүхбаатар аймгийн Асгат сумын за зэснийх нэр хинсэн бэлээ онгон эднийх нэр за нөгөө Ховд аймгийн Мянгат сумын Наранбатын хурдан буурлмөр 7 дээр урьшлаад байгаа Булгангаа бүсийн уралдаанд 7 дурдсан он манлагийн ойж орлуулдаг Мэргэжлийн сумагийн 69 хакаура хакуха мөнгөтийн наваа жаргалын хурдан дээрмөр одоо 8 дээр урьшилж байгаа юм байна за энэ 8 мөр арийнхаа эдэн мөрдөөс этгээд холсалсан юм байна манай зурагч нэг аршаага нэг харуултаа за ийм холсалсан шүү үзэгчтэй иймэрхүү холсалсан байгаа арын мөр одоо тоосон нуурыг харагдахгүй байгаа хаата за энэ хоёр мөрийг харуулъя за он манлын зэрэг эдэн мөр эндээс одоо явж ивэл одоо үзүүрийн эдэн мөрийг алдахааргүй бол байна даа гэн за энэ дэмчиг сүрэнгийн Наранбатын буурал гэдэг мөрний хөл жаахан саарсан баг харагдж байна Эрдэнэтийн баян зүл гэдэг залуу уяаслагыг харуулдаг цаадлаар нь он манлагийн ойж орлуулдаг Мэргэжлийн сумагийн 69 хакаура Төв аймгийн Эрдэнэ самт сумын уяач мөнгөтийн наваа жаргалын дээр мөр гараад ирсэн за өршлээ за даваа жаргалын мөнгө дархан авраг мөнгөт гэдэг уяач 1980 оны улсын их хурлын нааданд одоо хурдан хүрэн газаргаа соёлын насанд түрүү мөнгнээ төрүүлж байсан мөнгөний нанган нэмийн ажны хөрөн гэдэг газаргыг үзэгчтэй авахын сайн мэднэ тэр хөрөн газаргыг соёлын насанд мөнгө таврын нэр дээр улсын их хурлын нааданд түрүү мөнгнээ хурдалж байсан за Шаагагийн хөрөн гэдэг мөр Төв аймгийн Алтан булаг сумын Батмөнгийн шагдарч үе хөрөн гэдэг мөр одоо ингээд 6 дээр яваад байгаа за үзүүрлүүгээ одоо айргийн шургаж мэдх юм байна даа буруудлынхаа гоньны онхоргой дээр амтаа өнгөн намахтай энэ одоо Сүхбаатарын аймгийн Асгат сумын Түнтэг гэдэг хүний онгон амтаа шиг санагдаад байна юм да Сүхбаатарын Асгатын Түнтэг гэдэг хүний онгон амтаа шиг санагдаад байна Тоок гэдэг залуу одоо ясааны наруулдаг за зэрд мөч одоо хар дээр нь ойрхон ирсэн дээ 6 дээр ойрхон ирсэн байгаа за Сэлбийн дөрөгийн хурдан халиумөр одоо 5 дээр яваа за Шаагагийн хөрөмөр одоо буруулаар нь туулаад уршилдаа 2 мөр одоо таралж байгаа харагдж байна за үзүүрийн мөр рүү за энэ 2 мөрний хөдөлгөөний нэг харуулъя за цаатлын халиумөр одоо 2 жил улсын нааданд 10 гарагаа ордолчихсон 2 жил одоо дараалал хангаамсын нэг нааданд айрагдсан за энэ 2 мөр одоо уршилж оролдох нэ энэ 2 мөр хоёулаа жирн айрагч ургаж мэдхээр одоо явчлаа Монгол улсын алдарт үе Төмөрбаатарын алдартрын хээрмөрний хөл саалаа жаахан одоо саарж байгаа гэмээр харагдж байна хүүхэд амрааж байгаа хаа за ингээд Сэлбийн дөрөгийн халиумөр Шаагагийн хөрөмөр хоёр одоо ингээд 4 5 руу шургасан бол Туушингийн нэрхтийн хонгормор одоо ингээд 3 дээр за 2 мөр нэвтгэн дуулаад ингээд 3 4 руу шургалаа за өдөрөө 2 мөрийг харуулъя за 3 дээр бол одоо Тулумсрынгийн дөрөвдөх халиумөр 4 дээр Батмөнгийн шагдарч үе хурдан хөрөмөр 5 дээр Туушингийн нэрхтийн холмор 6 дээр Уулсын галагийн хээрмөр за ингээд өнгөн дээр өнөөдрийн нааданд энэ 2 мөр одоо ингээд жоохон алин дөрүүлж алин намаа үзүүлдэг юм байгаа өнөөдрийн нааданд зэрд мөр гэхдээ илүү юм аа хөдөлгөөн хараа илүү юм байна за энэ бол одоо Төв аймгийн Баян сумын аймгийн алдарт үе Хэнгэргийн зөв сайхны хурдан халдсан мөр Навамөрийн Батбаахан гэдэг бол одоо дөрвөн үеэр Монгол төрийн их хурлын наадмаар мөр харигдуулсан гэхэд нэг хилсдэггүй байгаа та за энэ зэр халдсан мөр одоо аргагүй төмөн их юм аа үзэгчтэй за энэ хөө Монголын мөрийн спорт байштай холбооны 20 жилийн
Монголын үндэсний ордон мөрдийн уралдааныг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлснээр 2 жилийн Монголын уяачдын баяр наадмын ордон их насны мөрдийн уралдааны түрүүж барайны 6-ад орж ирж байгаа торгон мөчийг үзэгчтэй охин харж байна. 226 алтан нууртыг хөтөлсөөр орж ирж байгаа энэ сайхан ордон түмэн их бол Төв аймгийн Баян сумын аймгийн алдарт уяач Хингэргийн зог цаахны ордон галзан бороо. Өнөө жил өндөр гэгээний даншиг наадмын өндөр их тавнд өмнөн адуугүй түрүү магнад ордолсон энэ сайхан ордон түмэн уяачдын холбооныхоо нүг 20 жилийн хан баяр наадам түрүүлэн ирж түмэн олдог байсан тод магнаа торгон жолоо өргүүлэн түмнийг 2 цангал наадамд орд нэмлээ. Аргагүй тарал төрүүлж байгаа гэдэг мөр энэ бандаа үзэгчтэй. Хингэргийн зог цаахны зэрд мөрийг түрүү магнад ордолсон бол говь шанхын шиг наадамд хайргийн тавд ордолсон Говьартай аймгийн Шарах сумын уяач Хэмэд дөржийн ордон холмор амаа үзүүлээ. Алдар тэргүү хонгорын эзэн Тэмчиг цоодлын 90 гэдэг уяач одоо уяасарыг харуулдаг. За нөгөө Сэлэп Плазагийн Нулимсрынгийн төр доктор Айлмор 3, Батмангийн Шагдарч ордон хөрмөр 4, Туушингийн зөрөгтэй холмор 5. За Монгол Улсын алдарт уяач Төмөр Баатарын алдарт хээрмөр 6. 84 дугаартай мордсон. Иегийн уяаны хөрмөр одоо ороод ирсэн учраас долоодор орлоо. Иегийн уяаны хөрмөр 84 дугаартай мордсон. Энэ бол одоо Самбуугийн Батөржийн ордон хөрмөр байна. За энэ нөгөө дэдсэд Өлзий утгийн бүр баатрын загалмар биш үстэй. За мөн байна үзэгчтэй Өлзий утгийн бүр баатрын ордон загалмар өнгөрсөн жил улсад харагдсан. Энэ жил өндөргийн намаа үзүүлсэн. За улсад 6-аас ингээд 8-д дурталлаа. Ховдын мянгатын Наранбатын буурлмар 9-д дурталлаа. За энэ Шүгүртийн Ламсрынгийн ордон хээрмөр 10-д дурталлаа. Адигийн мөнхөрийн Дэмбэ загал гэдэг мөр. За Хакуухад аваа жаргалын ордон зэрдмар 11-2-ын багцаагаар ордоллаа. За 40 дугаартай шаравцтай өгдөө сайхан хээрмөр. За хөрмөр ороо ивчлаа. За энэ нөгөө улсын наадмын найргийн 5 дурталсан Батцоожийн саард мөр байна. Өнгөрсөн жил зүүн бүсэд дөрүүлсэн Батчирийн сарангуугийн хээр алдсан мөр одоо орлоо. За ар дээр нь Шанхын наадмын намаа үзүүлсэн Бадамгарын Батрагийн Юмбүү хээр гэдэг мөр одоо нэлээд нэгөр ороо ивч барагдлаа. Шармын төвшингийн алдсан мөр байна. За нөгөө Өрөнгай маягийн өндрийн мөнхөртийн хөрмөр байна. За мөн одоо Тодмолда мөнхөртэй уяагийн одоо ингэмээр 2 ч мөр одоо ороо ивч барагдаж байна. За энэ нөгөө Тэнгэрийн бажийн хээр гэдэг мөр чи энэ орж иштэй үзэгчтэй. Завхны 90 жилд хайрагдсан. За нөгөө Сүхбаатарын бүсэд хайрагдсан Жамин Шируугай Сүхбаатарын аймгийн Асгад сумын уяач Баяр сайхны ордон хээрмөр остой дээгүүр ороо ивч барагдж байна. Шармын мөнгөн шагагийн ордон буурлмөр остой гуйж төгөөж орж барагдж байна. За ийхүү одоо ордон их насны мөрдийн уралдаан хөдлөнгөө сайхан болж байна дордоо. Аюури амралтын буурал халдсан мөр орж байна. Баяр хотын борлог мөр. За төрийн наадмын төрөө Монгол Улсын малдаа байж Бодмын мөнхийн хээр алдсан мөр Адигийн мөнхөрийн халиумөр. За ер нь одоо голцоо одоо зартай дөмөн хөөд ороод байна. Өнгөрсөн жил одоо Дүнжингарын урд оролдоонд хайрагдсан Монгол Улсын алдарт уяач Төвдөнгийн Батцоожи хонгор халдсан мороос одоо орж харагдаж байна. За хэдхэн мөчийн дараа үзэгчтэй охиныг төрүүлж харагдсан мөрдийн эзэстэй уулзуулъя. Монголын уяачдын баяр наадмын их насны мөрдийн уралдааны түрүү магнаа Хингэргийн зог цаахны ордон зэрдмэр. За баяр хүргэе. За ингээд өнөөдөр нь сайхан Монгол уяачдын маань баярын өдөр Монголын маань морин өсвөр уяачдын холбооны 20 жилийн алцсан морин маань төрүүлсэн. Бид бол одоо дөрвөн үрийн уяач дээдс маань одоо энэ сайхан одоо олон жил малмалж хурдмөр үйл сойж байсан юм өвгд эцэг нь буян байхаа гэж байна. Ингээд Монголынхаа бүх ард түмэнд Тиймэр дундаач нөөдөө болтгоо гэсэн ерөөний төвшүүлье. Баярлалаа. За ингээд Хингэргийн зог цаахны халдсан гэдэг мөр гарсан цагаасаа дахилж оролцоор аваад түрүү мөнгөнд оролцсон. За Говьартайн шаргаас 2 их мөр харагдсан шүү үзэгчтэй. За Чимэд дөржийн хурд холмор говь шанхад одоо хайрагдсан бол өнөөдөр дахиад хайрагдлаа. За баяр хүргэе. За баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Холмор маань говь шанхад хайргийн таваар тавьгаад одоо морин спортоор толгой 20 жилийн хойдор бас энэ хурд цоосон газар аман зүгээр дахиад сайхан баярлуулж байна биднийг. Манай Тэнэн говийн хурд гадайхан бол өчтөөс сайхан наацсан. Өчтөр 2 шүтлэнгээ бас дараалан оруулсан байгаа. Өнөөдөр холмор маань орлоо. Мөн дээрээс бас манай сумын зориг тах холмор бас хайргийн таваар тавьлаа. Сэтгэл их өндөр. Ингээд Говьартайн шаргаас 2 мөр орлоо. Өнөөдөр сэтгэл их өндөр байна. Холмор удам өгшил. Удам өгшлөө Дорнод аймгийн Матад сумын манай найз Батаагаасаа би Казал өрөө авч яасан. Казал өрөө Говьартайн аймгийн Шарав цомд авч тэндээ урдж төрүүлээд өнгөрдөг жид нутгийн 2 жилийн агаар хайргийн 3-аар тавьгаад тэгээ энэ хавар би авчирсан байгаа. Тэгээд манай уяач 90 бод уяа салган маш сайхан харуулж 2 бүс цагаа хайрлууллаа. За баярлалаа. За Монгол Улсын мандаа уяач Дааган Зэндэ гэдэг хүн ихмөр харагдуулсан. За баяр хүргэе. За баярлалаа. Та бүхэн баярын мэнд хүргэе. Өөрөөсөө манай 20 жил камер
Өөрсдөө холбооны 20 жилийн баярын төвийг энэ бүсийг ашиг наадам сайхан болж байна. Мөр сайхан зохион байгуулалтаа. Морийг маш цөөхөн дагаж их гоё болж байна. Байгаль дэлхийн сайхан жил. Алиумөр одоо 2 бүсийн уралдаанд айрагдчихсан удам өгшөд ханаад. Удам Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын засагтар гасан бат сайхны залууг мунгаа одоо эзэн сэл палазаг гөлөч төр тогтсож болоо гэдэг юм аа. Наадам дахин баяр. Тэгээ хотгоодын хурд дайрагдсан Булган хангаан бус дайрагдаад одоо энэ 20 жилийн хаваа дайрагдсан сайхан байна. Алиумөр хурдан байна. За Төв ангийн алтан бодгоос Батмөнгийн хөрөмөр айрагдсан. За баяр хүргье. Сэтгэлээ авахгүй. Сэтгэл маш өндөр манай харигдлаа. Манай сэтгэлээр гал. Хөрөмөрний хэддэг давхар яа. Хөрмөрний 2 дахь давхар байна л юусэн. Энэ заноотрын 380 жил, өндөргийн 380. Сэрэг яг өдөр дээр үнэлсэн. Тэгээд давхар гараад ажиллаа да. Өдний наадамд одоо араас гарч сайхан зүтгэсээр байгаа даа. Төв ангийн 90 жилийн айрагж байсан бас одоо давтаа. Тэгээд Сүхбаатар аймгийн хүсэлтэй дөө. За дахин баяр хүргье. За Намсраа живийн зөрөгтийн хол гэдэг мөр одоо Дүмнянгараа дайрагдсан Булган хангаан бүсийн уралдаанд дайрагдсан. За хоёртой тавд нэг уулзлаа. За баяр хүргье. Баярлаа. Булмөр өнөөдөр одоо сайхан оролдож айрагдлаа. Нэг сэтгэлээ байна. Оо сайхан байна энэ 2020 жил дээрээ. Хагмар нарийн тавдагсан нэртэй. Булмөрний одоо энэ жилийн хэддэг давхар улсын наадамд яаж өргөв? Энэ наадамд өндөр байж байгаа татгалцсан. Сая Булган хангаад өсөлөж айрагдчихсан. Яг нэг 12 уралдаанд бас одоо айрагдсан. Өндөр гол ам өгчихсэн. Мөгшөд ас Сүхбаатарын асахтан шүү дээ. Адсан. Одоо жам юм аа. Өнөөдрийн наадамд одоо энэ уяачны холбооны 20 жилийн Монголын уяачны баяр бас хурд тохиож байна. Нийт одоо Монголын уяач авт хүмүүндээ бас одоо баярын сайхан. За Монголын нийт уяачтай сайхан наадаарай гэдэг. Өсөөр. Баярлалаа. Олон сайхан харагдав. За. За энэхүү Монголын мөрийн спорт уяачны холбооны 20 жилийн Монголын уяачны баярын наадмын хорд их насны мөрийн уралдаан одоо өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. 226 алтан дорд одоо энэ боржигны вар талд шанзаж шалгалаа. За өндөр үеийн даншиг наадам дөрөв мөгний дурдсан Төв ангийн баян сумын Хэнгэргийн зүг сайхны зэрэг талцсан мөр аргагүй одоо хордон гэдэг дахин нэг баталж сайхан дөрвөллээ. За ам үзүүнд Говьалтай аймгийн Шарах сумын уяач Чимэд дөржи хордон холмор өнөө жил одоо Говьшинхайн даншиг наадамд айргийн 5 дурдсан холмор хордоллаа. За айргийн 3 4 5 дод одоо Төв ангийн Алтан булаг сумын уяач Батмөнгийн шагдар живийн хордон хөрөмөр. За Говьалтай аймгийн Шарах сумын Хошин компани захирал Намсраа живийн зөрөгтийн хордон холмор. За мөн одоо Сэл Палазагийн Долом сүрэнгийн дөр тогтхон халиун мөрнүүд одоо тус урдаж ойсон эзэн онсон хөгөл наадамчин олон баясгалаа. Эсвэл телевизийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний экран телевизтэй хамтран энэхүү одоо даншиг их баяр наадмыг энэ Төв ангийн Манжигалан сумын нутаг Боржигны вар тал их уулын өнгөрүүлээс шууд амжуулан хүргэж байна. Сонсох чигтээ түмэн яруу төвөргөөнтэй үзэх нүднээ мянган гайхамшигтай Монголын уяачдын түүхт 20 жилийн ань баяр наадам